жоохон гэрмэрэн сансны үед нөө автобусын дотор үйл сарын явдсан шүү нөө. Тэр арай хэцүү. Юм болохоор л чи нэг увсар нэг яриад үзүүлчихэж. Эсвэл ч нэг увс хэлнэ багш бол чигээд ахлаар нам цаанаас нам дургүй ирнэ. Тэгэх юм уу? Тэгээд ахлаарт нам ари ядаргаатай санагдана. Гацчих юм шиг болов. Гацл яах вэ нөө тэгээд ахлаар нөө тэг увс хэлгэж ямар байд юм зүйлсэн. Аялгал байд юм болох юм. Харин тийм баруун Монгол аялгал гэж ярьд юм болох. Амралтаар харагдавч. Харил яах нь амралт тавьсан өдөр нам алгад. За өнөөдөр маа хоёр аялгаараа төжиглөдөг гэж харгалдвэ. Ангаахын 1-р курсын оюут нь Инкмент. За оюутан болох ямар байна ээ? Их хэцүү байна. Өөрийг нь танилцуулж. Аль сумаас ирэлж? Би Увсаймын тест сумаас ирсэн. За Улаанбаатарт ирсэн чинь ямар байна дасж гэнэ үү? Гэхдээ яах тэгэл эхний хэдэн сар бол авир хэцүүдэл тэгэл тэрнээс хойшоос одоохондоо л арай л гайг болж ин дөөд. Чи сая орж ирдэг гэнэ үг гэхэд яаж идэж? Таатны өрөө хүн хүлээлгээд алгуулчихлаа. Чи зүгөө мэдсэн чи? Зүгэн мэдэж байна. Би чамаас шалгалтай өнөө. Бүгд бол хаана байдیں۔ Аль зүг үү? Зүүн зүгт. Улаанбаатарын хэллэгээр энэ ертөнцийн зүгээр үү? ертөнцийн зүгээр зүүн зүг. Бүгд бол зүүн зүгт. Энтхийн хэлээр олж юм гэлээ. Бүгд бол чинь урд зүг болох нь. Тийм байваа. Манайхнаар болохоор одоо баран бит. Мөний? Тэг зүгээс сурд юм лөө. За. Яагаад ирнэ ангаахын хүн болно гэж шийдэвч мэрэгжлээ сонгож авч. Айл нэг ангаахын талын хүн байхлаар гэмгөө болох юм бас. Хэрэгтэй болдог. Тий хэрэгтэй шүү. За хотод орж ирээд хамгийн их гайхсан юм чи яар байна? Түгжрэл. За. Ямар санагдаж байна? Хэцүү юу? Хэцүү шүү дээ. Хэцүү. Хичээл явах. Тэгээ өглөө хичээл явахад 5:30 мөч гэж босоод тэгэл хичээл явна шүү дээ. Тэгээ зарим үедүр амар эрт ирчихнөө. Тэгэл хүлээгээл. Хаанаас явж ин чи? Би 21-с. 21 дээр гараад. Тэндээс явж Чингис Соосыг яаж байгаа. Автобусанд бууж суухтаа тойрч морсон юм болж байна уу? Тойрсон биш. Хамгийн их тойрсон. Нэг хичээлээс дараа явж байсан чинь амар нойр хүрээд ахлаар нь автобуснаас суучаад суудлал олдохлаар нь унтчихв. Тэгсэн чинь улаан чулуутын хоогийн цэг ороод. Тэгээ өөр сандраад юу лээ гэж харсан чинь ямар ч тийм таньдаг мэддэг газар байхгүй болж идсэн. Тэгэд гайхаад хараад исэн чинь Google Map гаргаа харсан чинь бүр очих хөстэй газраас бүр хамаа кэдэн үүдэл зөрөө явдсан. Тэгээ айгаад замынхаа нөгөө эсрэг талд гар зогсож байгаад хоёр их чи харнаас ус чинь. Өө эн чи улаан чулуутын хоогийн цэг гэж гисэн тэгээ бүр гайх чоч хоёр юм зэрэгцээд. Тэгэл тэг гайгүй ирвч бут гайгүй уцвч. Тэгээ тэр хоёр ихчтэйг нэг автобусанд суугаад тэгээ явсараад ирсэн шүү. Гадуур явхлаа ирнэ хотын ярам илүү их чамд бодснаас ч өөр хэвтэй санагдана. Төсөөж яснаас ч өөр юмнууд байна уу? Байсан. Утааг бол нэг тийм амар гэж бодов. Гэхдээ гад гарахаар амар хэцүү байл. Тэгээд утаа ихчихсэн юм шүү. Тий, харин утаа нь ихчихсэн. Тэгээд гэрэн санана гэж намж ихтэй ахна. Санжинч? Саналгийн ах нь сандаг амар сандаг. Тэ нааша одоо нөгөө намар нааша явдаг гэх хэцүү шээ. Хүмүүс ингээл баяртай гээл даллаа. Тэгж яхад чи ирнэ эвгэтвч. Эвгэтсэн тэгэхэд нам өөрийн нэрх нам биднээс нь үлэмс гоожод. Өөрөө намар явдаг амар сүртэй яарад. Тэгээ нам 8 сарын 15-нд явдаг гэж хурдлаад. Тэгсэрэн байгаад 8 сарын 13-нд гэрээсэн гараад. Тэгээ 15-нд автобусан суугаад 16-нд энд ирчээд 18-нд билүү шинэ жилгээнд нь орчгаад тэрнээс хойш нь өдөржин гэрт хэвт өөр хийдэг юм байдаг нэг тэр айлд нь ч хүм амт байдаг. Тэгээд 9 сарын 1 хүртэл кэвтээд. Кэвч хичээл орох болсон чинь
Сургуулаа нь болдгоо төвөөрэд. Оо. Автаа ярьж хагаад сургуулаа нь болдгоо гэсэн чинь аав. Ямар ч тач би автаа ярьж хагаад цүнхний өрсөн хөвгтөд аагүйгээд ажим уулах агаа гэлгүйсэн чинь буруу зүгөөрэнгүйгээд төв номын сан маань тийшээгүйгээд. Тэг энэ арай биш болоо явж дүү яа гэж утчихад бас буцаж эргэж өгөөгээд. Тэгээ явсаар хагаад сонгодон эмнэлгийн хажуугаар орсон чинь нэг юм харагчина. Тэгээд нэг хоо иста азнаа юм гээл юм. Бүшүүх шиг гүгээд орсон чинь ангийнхнаа нараа гэж олж аваад. Тэгс чинь хичээл ордгсон чинь ангиа хайгаад болдог гаасан. Эхний 7 хоног бүтэн төөрөөд. Тэгж төөрж явсаар хагаад нэг юм сургуульдаа бас нэг жоохон дасаад төөрөөл тэгэл байж энэ. Одоо энэ автобусанд явж байтал аав ээж мэж гэсэн дуу муу явахлаа. Гоё санагддаг шүү. Тэгж яана. Би ном чихвчнээ дуугаа сонсч аваад жоохон гэрмэрэн сансан үед ном автобусын дотор үйлсарын явд шүү ном. Тэр арай хэцүү. Тэгээд арай гайгүй болсон үед нь бас яах вэ? Бас арай гайгүй. Сонсхолоор дараа нь өөрийг нь үйлжсэн мутглаараас инээд хүрнэ. Тийм дуу сонсоод сар үйлэх гайгүй боловч. Гөө одоо хүртэл үйлсээр байдаг ном. Одоо амралт өглөөлөө. Амралтаар харагдавч. Харилгах нь амралт тавьсан өдөр ном алгаад. Хэцүү. Хөвшнээж хоёр буцаад ирэхлээр чинь нөгөө ацар дээш нь инснүгээл явуулсан ш. Тэгэл автобусанд авигт орж ирэл автобусанд суугаал. Тэгэл аав ээж хоёр яахтлаар нь бас хэцүүдээл. Гэрээ санахаар нь ямар дуу сонсож байна чи? Ус нутаг. Тэгэл нутгийн дуу сонсож. Жураа гэлдмэлэн тэгэл нөгөө тулгаан ахын санаа байна л гэдгийг сонсоол. Арай гоё юм юу? Тий, тэднийг сонсглаар ч нэм арай гоё л юм шүү. Тэгэл. Шинэ оюутнаа бас нэг юм нь одоо ингээд аяндаа шууд ингээд ороод ирэхлаа. Ангийнх нь чи нэг яриад үзүүлчих, хэлээд үзүүлчих гэдэг хахаар ари ядаргатай болно ш. Тэгж яана уу? Тэглээ авах юм. Юм болохоор л чи нэг увсаар нэг яриад үзүүлчих. Эсвэл ч нэг увс хэлнэ багш бол чи гэдэг ахлаар нам цаанаас нам дургүй ирнэ. Тэгэх юм уу? Тэгээд ахлаарт нам ари ядаргатай санагдана. Гацчих юм шүү болов. Гацлын ах юм тэгээд ахлаар нам тэг увс хэлгэж ямар байд юм зүйлсэн. Аялгал байд юм болох юм. Харин тийм баруун Монгол аялгал гэж ярьд юм болох. Увс хэлмэл гэдэг ахлаар нам цаанаас нь гацсан ирээд нам хамаг үгэн залгичих юм шүү. Чи мэгөлждөг. Нам хэлдэггүй гэж суучихсан. Тий, хүч хэлж язин юм. Одоо ангийнхантайгаа холбоотой юм ч бас би тэгж яанав, чи тэгж яанч мэгжэнч гээд ирэхлаас гоё байд шүү. Харин ангийнхантайгаа их холбоотой байдаг. Тэгээ ер нь бол холбоотой. Бас нэг юм байдаг. Ирснээс чи хоош гэрээс чи юм ирлээ. Ирсэн биш юу? Тэр нам арай гоё айлна. За, хаяг тавьчихсан. Ном их мэнд гэсэн би чихтэй ном. Райл нам задлаа нам дотроос нам янз бүрийн юм гарчихлаар нам. Нэг гэрийн боорцгон бас их санд юм. Энд ирээд нам дандаа худалдааны хуршааны боорц гэж зарим байгаад нам үүдэ тэрнээс. Тэгээд тэр нь гэрээс боорцг ирэхлээрээс боо моо ирэхлээрч бас гэмгээ санагдана. Тий. Тэрийг хараад хаяг маягийн харахаараас арай гоё шүү, тий. Тий, арай гоё. Одоо нам задлмаарга санагдана л нам. Нам их юм явуулаад байдаг. Одоо би гайгүй сурдаг юм болж юм яанаач гэж бодогдчих гэвтэй. Арай. Гэцүүш. Ангийн багштайгаа ярьж чаач аав ээж чинь энэ тэсээс ирэн хүмүүс ярам гэж загч байна. Тэгдэм ингэдэм гэж оюутан болохлаа ингэдэм тэгдэм гэж чамд хүмүүс ярам загч болов. Тэгтлээ хэмгээ болд юм. Ингэхлаа хэмгээ болд юм гэдэг хэвтэй тий. Хичээлэн сайн хийл гэж хэлсэн биш. Тэгэл дүн баалан гэмгээ гаргаж ирээгүй өрх юм л гэсэн биш. Тий. Одоо нэг хязээж хагаад гайгүй гаргаж чинь тэгээ яваад байгаа ш. Жи ангаахын оюутан болохлаа хэцүү хүмүүс арай хэцүү маа л гэдэг юм аа. Толгой экстрээд байдаг юм аа. Хэцүү биш. Цөөхөн хичээлтэй. Тэгс мөрчлөөс нь агуулга нь арай хэтэрхий их. Тэгэхээр ном бас чанга нэлээд чанга. За өөр дүүнрээ санаж.
санжээд гэж. Нөө бичгнээ бүрийг санжээдэг. Тэгээд нөгөө хоёр нь бас яах бидэн болноос тоодгоо. Тэгээд аав залгахлаар чи энэс өөр хүн таньхан болч гэлч үү гэдэг. Тэгэхээр наадулт над ямар хамаа байна. Наадхаа нэг харуулчигт над гээл. Тэгээд жижигнээ бас их санддаг. Жижигнээ л их санддаг. Та нарын үед бас гайгүй болчлоо. Намайг одоо 10 хэдэн жилийн өмнө оюутан болж ирж яхад. Ийм нэг харж ярьдаг утсан гэж байхгүй. Тэгэл автобусанд дуу сонсаал гой санагдаад ахаа. Би тэгдэг байсан юм. Дулаан буудлын тэндээс ирээд күнснээ дөрөвдөр буудаг юм болно ш. Тэгэд гой дуу явахлаа жаа нэг сонсчгаа буухаас гэд багшин дээд дээр бууж гэд тэгээ буцаад алах тэгсэн байл ш. Дуу сонсохлаа гой санагдаад нэг уурч гисэн явах малхан. Одоо болохоор та нар ингээл царайгаа хараа ярьчихдаг ари гоё юмгүй. Ариш. Тэр нь бас нэг талаар нь авч тамлоо. Одоо гайгүй болж л. Харин. Тий. Зам сайжраад бас. Дээр үчин бид нар чинь бас их шогтой явдаг байсан юм шүү. Удаан явдаг. Одоо ч автобусыг хурдан болжгүй. Чи ихтэй юугаар явж? Автобусаар ирсэн шүү. За. Тэгэл ийшээ ирэхлаа нөгөө ингээл нүдэн дээр уул тулаад байх гэвтэ санагдана. Санагдана. Автобусын суугаад явж байгаа дэж ёо бүгд уулуур харахлаар юм цас нь урчсан намд юу хийсэн байхлаар бас өөрийн ярих гэн үлэн сасхраал тэр нь бас арай хийц. Тэгэл нь суудлаа болтохгүй болохоор л тэгэл үйл ширтэл. Ямар амархан тавтаа амархан уйлчгээд байдаг юмч. Харин үлэмсэн нь ойрох юм лөө. За, нааш явсан чинь багш чинь ярам гэж загч явуулав. Багш болохоор комны газар коллеж жоохон чанга тавиал. Тэгэл хүүхдүүдтэй адилхан хийх юм хийгээл. Тэгэл хичээл намаа сайн хийгээл явуулсан шүү. Одоо оюутан болоод ирэхлаа ангийнх нь шогтой юм болсноо яриад эхэлчихсэн шүү. Ойнгаа ярам гарч ийнэ гинэ цаагур чинь. Манай юм бас нэг хүн багштан хичээл орж агаад багш нь бодлого самбар дээр яасан чинь юу кэш тэгжээд юм бэ тэгжээд юм бэ багш гээд босоо гүйлэгсэн. Багш нь ойлгоогүй энэ. Багш нь юу гэж ойлгох юм бэ? Ангийнх нь намайг хахтуус чинь ялдаг болох нь. Би намайг арай бас тэйг байна бас ичсэн гэрээд бас тэгж болох ш. Гэмгөө эн чинь аялгаараа ярьж ах чирэн гэмгөө болно ш. Дээр үед л бид нар ижлэг мэддэг юм байсан болохоос ш. Одоо үед болохлаа аялгаар нь ярьж ах хэрэгтэй Монгол хэл гэдэг чинь их олон аялгатай гэдгийг хүмүүсээс мэддэг болчихгээд байна үгүй те. Тийм ш. Аялга бидний энэ хэл аялга өв соёлоо нь бас сурч авах хэрэгтэй гэдэг дээр чи бас ярам уриалж хэлмээр байна чи. Яг уу ихэнхдээ болохоор бас тэгэл ичиж мичээл. Тэгээд ичээд ах юм бас олголоо энэ ч бас нэг хүмнээ бас нэг өв соёл. Тэгээд түгээн дэлгэрүүлж явах ёстой, өр хооштой өвлүүлж явах ёстой бас нэг аялга тэгэл ер нь өвлүүлж явах ёстой юм болов. Тэгээд бид нар болохоор нам иччихгүй гээл бас хотын юуны халах аялга руу бас орчих орчигдаг гэлээс. Орчигдаг гэлээс. Та нар аргагүй л шууд орж иж явах хүмүүс бол нас сүрдэж явах юм шүү. Ингээ хэлчих чимээ адуулаа гэж бас айгаал нэг бас нэг адилхан аялгатай коммунитанд таарахлаар бас түүнээс нь бас өргөж хурдлаа. Тэгж ягаад одоо бас арай гайг болж инээ 2-3 сар байчихсан юм шүү одоо тэгээд. Тэгээд ичээд ах зүйл бас биш те бидний бас нэг өвлүүлж явах ёстой өв соёл гэж бодогдоод. За одоо шинэ оюутан болсон болно дараа жилийн хүүхдүүд юун дээр анхаарч юм гэмгөө хэвтэ санагдаж байна. Мэргэжлийн сонгохтаа ингэж бэлтэн тэгж бэлтэн гэж чи дүүнэртэн зөвлөгөө гэж. Дүүнэртэн гэж хэлэхлээ болж юм мэргэжлийн зөв сонгоод хичээл номаа сайн хийгээд сонгосон хичээлээ сайн давтаад хүссэн сургуульд нь орцгоотон гэж хэлмээр байна. За чи түрүү нэг орж ирэнгууд нэг юм хэлсэн байгаа ч. Хот ирээд ярам гайхсан гэсэн мэлээ. Хотын эмэгтэйчүүд гангийн гэж гайхсан гэсэн мэлээ. Ярам гэсэн мэлээ. Хотын хүүхдүүд нам арай жигтэй юм ш. Тэв тэдний гайхсаар хагаад нам. За ярам жигтэй юм байна. Нам нүднэрэн буднаач гэж жигтэй юм. Баршга майлээ юм баршга майлээ. Яаж яана. Өглөөрт босдог юм чин нүрэн буд сухаар
Хоол цагаан идчихсэн дээрээ юм болох. Тэгж бодоод нам нүдний өрөө бүх таанч болчих гэнэ. Хичээлэн сайн хийж ижим тий? Тэг хичээлэн сайн хийж ижим дээр нүдний өрөө явах ёонон болд юм бол. Чи ээжэн санаж. Санжэнэ. Чи ярам гэж бодогднаа. Үгэнд нь орж яадаг байж гэж бодогдноо. Бодогдлох. Тэгэл нам ямар хийж тэгдэгсэн болов гэж бодож чи. Өг мөгөнд нь орохгүй боллоо. Ордгоол. Ярам хийж ядлаа гэж бодогдно. Бодогдно. Тэгээс сансны үед бас сик гэсэн юм байлээ. Одоохондоо бас яах бас сэтгэл санааны үед их тогтсон байна. За аав ээж хоёртаа хандаад ярам гэлмэрэнч. Аав ээж хоёртаа хандаад манай ээж ч бас айлын том охин биш. Тэгээ би том охин, том охин. Тэгээ уулын дүүнэртэй. Дүүнэр манаас намайг харж ямар хүн болох юм бас шийдэж. Тийм болно их л хичээжийнэ. Нам гудамжаар явж ясан ч бодож байна шүү. Бодож байна. Зүйдлэхлээр мөртл бодоод чуч цээрээ тэрнээс нь. Ярам зүйдэлтэй. Яг гистологийн шүлэгний асуултуудыг бодож идэв шүү. Хичээлийн бодож идэв. Яаж хийж яагаад гайгүй сурна гэсэн л тий. Тэгээ бас гайгүй сурчих чинь бас ирээдүйд бас көгшнээж хоёртаа наав ээждээ бас хэрэг болно ш. Тий. За оюутнууд одоо ингээд Монголын одоо их олон оюутан байгаа шүү дээ. Мянган оюутан байгаа тийм ээ. Тэр оюутнууд нийт оюутнуудад хандаад чи үеийн хайзуудаа ярам гэж хэлж захиж урайлж ярмаар байна чи. Нэгэнтээ бид нэр одоо ингээд хүссэн сургуулиа наваад хүссэн мэрэгжлэр нь орцсон юм чинь тэгэл их орондоо хэрэгтэй бас хүм болж мас. Биднэрт болоод аав ээжтэй ах дүү нэртээ бас хэрэгтэй болов гэж бодож байна. Буруу замаар орчихлогоо аав ээжийн нэтгэлийг сайн дагаад хичээл номоо сайн хийгээд аав ээж чинь бас сургалтын төлбөр болдог ч халуунд халж хүүтэнд хөрч явуулна. Аав ээжийн нэтгэл алдлагаа хичээл номоо сайн хийгээд шоу цэнгэн гэж явуулгаа. Хичээл номоо сайн хийгээд сайн сурцгаатна гэж. Сайн хичээл номоо хийгээ сайн сурцгаатна. Шоу цэнгэн хөөх цаг бас болдгоо яах. Дараа болно ш. За. Тэгээд сайн сур өвлийн амралтаараа харих хүрдлээ. Даарлагаа хичээлэн сайн хийгээд харж байна. За амжилт хүсье. За баярлалаа. За